За дараагийн шинжилгээ ажил дээр үзсэн. Үсгийн үзүүлэлт нэмэх хэрэгтэй юм гэдэг. Энийг бол 2011-2017 онд яаж үүсгэж байгаа багш надад зөвхөн төлөв танилцуулж одоо юм байна. Үгүй танарууд өөрөө ястай өөрөө маш олон хөгжүүлэлт чаддаг юм байна. Суралцж хугацаанд одоо жансмаар хангаас чиглэл хамаардаг бүхний зохиомжийн уралдаан 2014-2017 онд юу олдсон одоо тэр уралдаанаас нэгдүгээр байрныг, хоёрдугаар байрны 2 удаа, гуравдугаар байрны 2 удаа тусалж ирсэн. 2017 онд Узбекистан улсын төслийн зохиолсон аврын ансамбль оркестрийн олон улсын хөгжүүлэгчдийн уралдаан одоо ансамблийн төлөвлөмж гэсэн шийдвэртэйгээр Халах Монгол хамтлагийн оролцож грант нэмэгдсэн байна. Төлөв танаар одоо Монголын хадгалбарын хөгжмийн ухаан дуулаад шийдвэрлэн эхний ухааны зохиомж шийдвэрлэж байгаа. Тэгээд багшаа болж байгаа. Тэгээд багшаа одоо энэ ангийн багшийн зориулж бас энэ шийдвэр зохиогоод одоо өөрөө тавьсан юм. Одоо суралцж хугацаанд одоо байгаль хүмүүсийн харин чадварыг хөгжүүлэх бол одоо бас жижиг зүйлүүд асуулт зүйлүүд бас бишүүлсэн. Одоо тэр зөвлөө намын одоо орхойтой хэлцээтэй хийсэн асуулт зүйлүүд хандлаа. За энэ зөвлөө намын хайцнаа таван хамын хэлшиг болоо.
Өдрийн танахтай баяр үргэлж баярлалаа. Хааштай хүн турлаг урагшлалын хамтдаг гэсэн. За одоо бид нар Шопены Ноктюрн мэтодыг сонсох гэж байна. Энэ бол одоо энэ 2009 онд одоо манай сургууль 3 цагийн хэрэгцээнд орж ирсэн юм баас буюу аргил явчин одоо ашиглаж энэ төлөвийг тоолох боломжоор олдсон гэж яг маш одоо ярьж байсан. Анх энэ тохиолдлыг тавцрын одоо манай явчинч тавцрын байгальмаа багш нар одоо оршин хөгжмөөр соёлын их сургуулийн 20 жилийн өмнө зэрэг сургалтад тоглож ирсэн байна. Одоо бол яг тэр тоглогдсон байдлаараа 2 дахь удаага энэ тайлбар тоглогдох гэж байгаа юм байна. Энэ аргил явчингийн одоо бусад явчингаас ялгарах онцлог нь октав доод дуутай хамгийн доод контрабасны одоо контрактавын ре өгөх ах боломжтой. Энэ байна. Одоо бас манай энэ хөгжмийн зүйлсийг одоо төрөл хөгжмийн хичээлд бас хэрэгжиж байгаа. За одоо энэ октябрь мэтгэлийг оюутан Өлзий хотод алтчин ард 5 хүнд тоглож сонирхолно.